Энэ гурвын тоо иваретиро гэдэг дүрмийг хэдийдлээ үзэн. За тоо иваретиро гэдэг маань ерөнхийдөө бол монголоор орчуулах юм бол одоо хүмүүст тэгж хилэгддэг, хүмүүст тэгж бодогддог гэсэн ерөнхийдөө утгаар ордогоо. За японоор энийг хэдүүлээ тайлбарлах гээд үзье. Японоор юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл такку сан но хитога нани нани то юддеро буюу ийм олон хүмүүс ингэж хэлж байна гэж Японоор тайлбарсан байна тий. За энэ дахиад өөрөлдүүлээ. Доотлын унших бол хёка я сэцүү араваса токони цукав буюу хёка буюу үнэлгээ, сэцүү буюу онолыг илэрхийлэх үед энэ дүрмийг ашиглана гэж юм. Тэгээд ньюс я шинбүн демо яку цукавари буюу мэдээ болон сонин дээр их ашиглагддаг. За хэдүүл монголоор орчуулад үзэх юм бол гэж яригддаг, эсвэл гэж хилэгддэг, эсвэл гэж үздэг гэж үнэхээр орчуулж болно. За сэцүү цуггүй буюу катачиг нь харах юм бол доши болон икёши дээр нэмхэн то явари дээр үгээ дөрмөр орж ирж байна тийм үү. За тэгээд накёши буюу мэши накёши на тэмдэгнэр дээр нэмхэн нэр үгийг ардаас да авсан ч болно, авахгүй байсан ч болно. Тэгээд то явари дээр гэж орж ирж байгаа гэсэн. За рэйбүний хэдүүлээ харах юм бол коно онсен wa бьоки ni хико то иварете иru гэж юм тийм үү. За хико гэдэг маань болохоор тустай гэсэн үг. Тустай гэсэн үг, үр дүнтэй гэсэн үг. За коно онсен wa буюу энэ халуун рашаа. Онсен гэдэг маань Японы байгалийн халуун рашааныг хэлдэг байгаа. Коно онсен wa энэ халуун рашаан нь бьокини гэхгүй буюу өвчнөд тустай, өвчнөд үр дүнтэй то иваретиро буюу гэж яригддаг гэж үздэг гэж орчуулсан гэсэн. За дараагийнх нь болохоор монгорожин ва чикарага цуёй то иваретиро гэж юм тийм. За монгорожин ва буюу Монгол хүн чикарага цуёй буюу одоо хүчтэй л гэсэн үг. Тэгээ чикара гэж ерөнхийдөө хүчийг хэлж байгаа. За цуёй гэдэг нь болохоор тийм хүчтэйг хэлж байгаа. Тэгээ яг чикарага цуёй буюу хүчтэй гэдээ хоёулыг нийлүүлээд ингэж уншиж байгаа. За то иваретиро буюу монгол хүн хүчтэй гэж одоо яригддаг гэж үздэг. Олон хүмүүс нэг саналтайгаар тэгж үздэг гэсэн утгаар. За дараагийн нь болохоор Fuji-san wa Nihon de ichiban utsukushi Ямада то иварете иро гэж тийм үү. За Ямагийн мишгийн ардаас да авсан байна. Тэгээд то иварете иро. За Fuji-san гэдэг маань юу вэ? Японы хамгийн өндөр уул шүү дээ, тийм Fuji-san. За Fuji гэдэг маань 90 сан гэдэг маань болохоор яг уул л та. За Fuji-san буюу Fuji уул бол Нихондэ буюу Японд ичибан үцэггүши яма буюу хамгийн үзэсгэлэнтэй уул гэж одоо ярьдаг буюу яригддаг гэж ингэж орчуулна гэсэн. За тэгвэл хэдүүлээ энэ то иварете иро гэдэгтээ арай одоо нийтдээ иро хёг юм буюу адилхан өөр нэг дүрмийг хэдүүлээ харъя. За төстэй адилхан дүрм нь болохоор то мирарете иро буюу олон хүнд одоо тэгж харагддаг, олон хүн тэгж одоо боддог гэсэн утгыг бол хэмжээ илэрхийлж байгаа. За хэдүүлээ энэ ч болохоор эдгээр онцсон то мирарете иро гэж үнэхээр бол хэлж болно. Гэхдээ хэдүүлээ бүнийг нь уншия. Сайкин за арай үед кейзай буюу одоо кейзай буюу одоо экономикийг хэлж байгаа юм л да. Эдийн засаг нь варуиноде буюу одоо сайн биш байгаа болохоор кайша буюу тэр компани нь соро гэдэг маань болохоор одоо удахгүй туусан сүрүтө мирарете иро буюу туусан гэдэг маань болохоор ерөөхдөө дампуурах одоо үйл ажиллагаа зогсоох гэсэн утгатай. Туусан сүрүтө мирарете иро буюу одоо тэгэж бодогдож байна хүмүүст яагаад гэвэл эдийн засаг нь одоо муу байгаа болохоор гэсэн. За өнөөдөр хэдүүлээ то иварете иро гэдэг дүрмээ үзлээ.